Дайны эрсдлийн даатгалын санаараар их хэмжээний мөнгийг гадаадын улс руу шилжүүлж мөнгө угаасан гэгэрхэд Мятийн зарим удирдлагууд нийт 9 хүнийг цагдаа хорьсон. Эргийг улсын мөрдөн байцаах газар шалгаж дуусаад өнөөдөр нийслэлийн прокурорын хяналтанд шилжүүлжээ. Уг хэрэг сэжигнэр татагдсан гүйцэтгэх захирлаас орхны өмгөөлөгч Монгол хэргийн асуудлаар мэдээлэл хийж түүнийг цагаатгах хэргийг хэрэгсэхгүй болох ёстой гэх байр суурийг илэрхийллээ. Дайны эрсдлийн даатгалын төлбөрийн тухайд бол Орхон Мят компанийн захирлууд томилсон даруй Дайны эрсдлийн даатгалын болон Мят компани үрд байсан бүх гэрээ хэлцээлүүдийг ажлын хэсэгт томилж шалгасан байдаг. Гэхдээ Дайны эрсдлийн даатгалын төлбөрийн даалгавар орж ирэхэд бол энийг мэдээж хэрэг анхаарал аваад шалгуулсан. Тухайн жилийн төлөвлөгөө аудит шалгаад 3-4 жил болцсон төрийн хэмжээний орноос шалгагдсан бүх нэгтлэн хариуцсан нэгтлэн ерөнхийний яваас санхүүгийн хэлтсийн дарга энэ бүхэн зөвшөөрөөд кино чалаад гарын үсэг зураад ирсэн төлбөрийн даалгавар гарын үсэг зурх үүрэгтэй байсан зурсан. Тэгэхдээ энэ гэрээг өөрөө шалгуулад яг гэрээнд заасан улан улсын хууль дүрмийн дагуу гэрээнд заасан нөхцөлд энэ гэрээг бол орхон хүчингү болгосон. Орхон хүчингү болгоход энэ 3 сарын хугацаа шаардлагдсан. Энэ хугацаанд бол төлбөр төлөгдсөн байгаа. Тэгэхээр энийг бол орхон санаат үйлдэл гэмт гэж үзэх боломжгүй. Энэ байр суурин дээр яг энэ утгаар нь бол орхныг бол хэжиж шалгасан байгаа. Энийг бол манай хуулийн байгууллага шалгаж байгаа учраас хараат тус хуулийн байгууллага маань хэрэгсэхгүй болгож буруу мэдээлэл авч байсан өдөрт халуун шалтнууд бол үнэн байдлыг ойлгож байр суурьаа өөрчлөнө гэдэг нь итгэж байна. Тэгвэл 2010 оны 5 дугаар сараас 2012 оны 11 дугаар сар хүртэл Мятийн гүйцэтгэх захирлаар ажилласан орхны Дайны эрсдлийн даатгалын санаараар мөнгө угаасан асуудалд ямар оролцоотой вэ гэх асуудал анхаарал татж байна. Түүний өмгөөлөгч Монголын хэлснээр хэргийн гол буруутан гэгдээд буй орхон харин ч Мятад мөнгө угаах асуудал байсныг илрүүлж таслан зогсоосон гэсэн юм а. Ажлаа хаваад 7 сард тэр шилжүүлэг орж ирдэг юм байна л да. Тэгэхээр энэ чинь тэр чинь хуулийн хэлцтэй том компани шүү дээ. Хуульчт нь байж байна, гэрээний бүртгэлтэй байж байна. Жилийн зорилтод төвшин тогтоох төлөвлөгөөгөө төрийн өмчөөр батлаад өгсөн байна. Ухамтаа хийсэн хөдөлгөөн хөсөр ажиллах гэрээ байна. Тэгээд доор нь байгаа санхүүгийн хэлтсийн дарга тэр дэд захирал бүх хүн шалгаад ингээд энэ яасыг төлбөрийн үнэтэй юм бэ гэдэг ихээр наа чинь ИКАО-гийн дүгнэлттэй зөвлөмжтэй ингээд 3 жил 4 жил хэрэгжиж ирсэн юм байгаамаа. Тэгээд төлбөрийн даалгавар ирэхэд 1-р гар доод 2-р гарын үсэг зурсан зурагдаад ингээд бүхэн орж ирж байгаа хөө. Тэгэхээр зурх үүрэгтэй энэ дээр. Яг тэгэхээр зураад энэ гэрээ бол орхон хуулийн дагуу байгуулсан гэрээ гэж ойлгосон. Тэгээд зураад харин шалгасан байхгүй. Ажлын хэсэг томлоод 7 сарын 30-нд энэ даваад давхад ажлын хэсэг томлоод шалгаад тэгээд нөгөө компанид бичиг явуулсан. Гэрээнд зааснаар 3 сарын дотор туслах ёстой гэдэг ингээд бичиг явуулаад тэр бичгийг үндэслээд өөрөө гэрээгээ туссан байхгүй. Тийм. Тэгэхээр би энийг бол цэвэр тэр хүн бол мэдж байсан бол тэр чинь гэрээг сунгуй тийм ээ. Тэгээд дахиж оны ихэнд бол тэр санал орж ирсэн байхгүй. Ерөөсөө гарч зураагүй байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэрэгтнүүд хийсэн хүмүүстэй холбоотой байсан бол энэ хүн чинь зүгээр тийм биз дээ. Тэр туслах шаардлага байхгүй шүү дээ. Уг хэрэг сэжнэр татагдсан хүмүүсийн орхны ихнэр цэцгмаа байгаамаа. Цэцгмаагийн хувьд ачтын эмнэлэгт 20 гаруй жил ажилласан хүн юм байна. Тэрээр өнгөрч 7 хоногт батлан даалтанд гараад байгаа бөгөөд ямар сэжмэр хэрэгт холбогдсон тухайд дараах тайлбарыг хийлээ. Орхны ихнэр үе цэцгмаагийн хувьд бол 2002 онд нээлгээд огт ашиглаагүй байсан дансны асуудлыг бол шалгасан. Энд бол энэ дансыг нээснээс хойш өөрөө бол ямар нэгэн гүйлгээ хийгээгүй, оролцоогүй нэг юм компани байгууллагын нэг юм данс нээсэн байсан. Нээлгэл данс компани байгуулахад нэг данс нээсэн байна. Тэгэхээр нууц дансны асуудал нэгдүгээр байхгүй. Мөрдөн бажетын явцад бол орхон цэцгмаа намынхаа мэдүүлгээ маш тодорхой өгсөн бөгөөд мэдүүлгээс үүдсэн зүйл байхгүй, өөрчлөлттэйгүй. Тэд нэрэг хуулийн 153 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж өргөдүүлсэн, онцгой хэмжээний хохирол учруулсан 166-гийн 1 буюу мөнгө угаасан гэх үндслүүдээр буруутгаж байгаа юм байна. Орхны өмгөөлөгч түүнийг гин буруугүй гэж үзэж байгаа учраас прокурорын байгууллагад хандсан гэлээ.